Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхцөл гэдэг. Би хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрхийн боловсруулалтын хэлтсийн ахлах хөвшөнд хүн байна. Өнөөдөр та бүхэнд захим технологи ашиглан үйлдэгдэж буй гендер суурьсан хүч хиллийн талаарх мэдээллийг өгөх гэж байна. Тэгэхээр захим технологийн хурдцтай хөгжил нь биднэрт цаг хугацаа орон зайнаас үл хамаарч ажиллаж, амьдрах, сурч боловсрох, янз бүрийн мэдээллийг түгээх, олж авах зэрэг олон боломжуудыг нээж өгч байгаа боловч мөн нөгөөтэйгүр эрсдэлд оруулж байгаа ийм нөхцөл байдалд та бид өнөөдөр тулаад байна. Тэгэхээр Монгол улс маань интернет хэрэглээгээрээ хэрэглээнийхээ түвшингөөр өндөр улсуудын тоонд ордог. Тухайлах юм бол 2015 оны эхний хагасан байдлаар Монгол улсын хүн амын 83% нь буюу 2.9 сая хүн интернетийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд цаашлаад өдөр тутмын харилцаандаа олон нийтийн сүлжээний платформыг ашигладаг гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол монголчууд маань захим хэрэглээ өндөртэй, захим сошиал хэрэглээ өндөртэй, тэр дундаа фейсбુક хэрэглээ өндөртэй гэсэн юм судалгааны үр дүн гарсан байна. Тэгэхээр энэ судалгаа маань юуг харуулж байна гэхээр бид нэр захим технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн яваад байгаа л учраас нөгөө талаараа бас тэр хэрээрээ хүний эрхийн хувийн мэдээлэл алдагдах, хувийн орон зай алдагдах, мөн цаашлаад захим орчинд янз бүрийн доромж үг хэлэх, гүтгэх, худал мэдээлэл тараах зэрэг хүний эрхийн өндөр эрсдэл донд байгааг эндээс харж болох юм аа. За ингээд энэ дэлхийн нийтийн захим технологийн хурдцтай хөгжлөө дагаад олон нийтийн сүлжээ ашиглаад захим орчинд хүний нэр төрд хаалдах, гүйтгэх, ялгалан гадуурхах, үзэн ядсан бичвэр үг хэлэх, хэрэглэх зэрэг мөрдөж мөшгөх зэрэг ийм түгээмэл хүний эрхийн зөрчлүүд гарч байгаа бөгөөд үүнийг бид нэр гендер суурьсан хүч хилэллийн шинэ хэлбэрүүд буюу захим орчинд хэлбэрүүдэ гэж үзээд байгаа юм. Тийм ч учраас гендер суурьсан хүч хил нь захим болон бодит орчинд аль алинд нь ийхүү нөлөөлж байгаа, үйлдэгдэж байгаа энэ асуудалд нэгдсэн үндэсний байгууллагаас онцгой анхаарал хандуулад улс орнуудыг үүнтэй тэмцэх, үр дүнтэй цогц арга хэмжээ авахыг боловсронгуй болгож авахыг уриалж байгаамаа. За тэгэхээр бид өнөөдөр захим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүч хилэл гэж юу вэ гэдгийг ойлгохын тулд өнөөдөр бид гендер суурьсан хүч хилэл гэж юу болох тухайга эргэн нэг санах хэрэгтэй болох нь. За тэгэхээр гендер суурьсан хүч хилэл гэдэг нь гендерээс үүдэлтэйгээр бусдад бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны гим хор, эдийн хохирол учруулж болзошгүй үйлдэл эсвэлтхүйг хэлнэ гэж тодорхойлсон байдаг тийм. За тэгвэл захим технологи ашиглан үйлдэгдэж буй гендер суурьсан хүч хилэл гэж юу юм бэ гэхлээр мэдээлэл харилцаа холбооны технологи болон бусад дижитал хэрэгсэл ашиглаж бусдад бие махбод адилхан тийм ээ. Бие махбод, бэлгийн, сэтгэл зүйн энэ дээр нэмэгдээд ирж байгаа нь нийгэм улс төр эдийн засгийн хор охирол учруулах эсвэл хүний эрх хэрэгжүүлэг зөрчих үйлдэл хийх эсвэл ийм үйлдэл хийхэд туслах, хүндрүүлэх, нэмэгдүүлэх чиглэсэн бүх үйлдэлийг хэлнэ гэж заасан байна. Тэгэхээр та бүхэн эндээс харах юм бол захим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүч хилийн тодорхойлолт маань илүү өргөн хүрээнд тодорхойлогдож байгаа гэдгийг харж байгаа бах тий. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн бие махбодын бэлгийн санааны гим хорын тухай энэ чинь ярихгүй байна тийм ээ. За тэр хүнд нийгэм улс төрийн эдийн засгийн хор охирол учруулж байна. Буюу өөрөөр хэлэх юм бол нөгөө хүний нэр төрт хаалдах, гүтгэх, доромжлох зүйл маань өөрөөр хэлэх юм бол нийгэм улс төрийн хор охирол учруулдаг шинэ категорийг нээж өгч байна. За мөн зөвхөн үйлдэл эсвэлтхүү гендер суурьсан хүч хилнэ гэж хэлжсэн бол энд бол тий. За хүний эрх хэрэгжүүлэг зөрчих үйлдэл хийх гэдэг шууд хүний эрх хэрэгжүүлэг шууд зааж өгсөн байгаа. За тэгээд үйлдэлээс гадна туслах, хүндрүүлэх, нэмэгдүүлэх чиглэсэн гэж бас нэг туслах нэмэгдүүлсэн хүндрүүлсэн юм зүйл залтуудыг оруулж өгсөн байгаа та бүхэн харж байгаа. Тэгэхээр захим гендер суурьсан хүч хиллийн хор уршиг нь тэр хэрээрээ маш өргөн хүрээнд яригдж байгаа гэдгийг энэхүү тодорхойлолтоос та бүхэн харж болж байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр гендер суурьсан хүч хилэлтэй тэмцэх хариу арга хэмжээ авах хууль эрх зүйн орчин бол Монгол улсад бол бүрдсэн байдаг. Хууль эрх зүйн тогтолцоо бол аль хэдийн бүрдсэн байгааг та бүхэн бол мэдж байгаа хэрэг. Тухайлх юм бол гэр бүлийн хүчирхийлэл тэмцэх тухай хууль байдаг тийм ээ. За бэлгийн хүчирхийлэл болон арсны байрны дарамт хүчирхийллийн тухай асуудлыг бид хөдөлмөрийн тухай хуулинд оруулж өгсөн гэдэг юм уу тийм ээ. Бид гендер суурьсан хүчирхийлэлтэй тэмцэх хариу арга хэмжээх тогтолцоо маань
хууль эрх зүйн тогтолцоо маань байж байгаа. Гэтэл одоо шин тутам одоо зохицуулалт шаардлагатай байгаа шин тутамын харилцаа маань юу юм бэ гэхээр өнөөдрийн бидний яриад байгаа захим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурилсан хүч хэрхэл юм. За энэ маань өөрөө захим орчинд ялангуяа охид эмэгтэйчүүд хүүхдүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгаа учраас биднээс илүү цогц үр дүнтэй тэмцэх юм арга барилыг шаардж байгаа юм. Илүү онцлог байх ёстой болоод байгаа. За захим орчинд үйлдэгдэж байгаа гендер суурилсан хүч хэрхлийн асуудлыг хамгийн анх 2006 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүч хэрхлийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаанд хөндөж оруулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол захим технологийн хэрэглээтэй холбоотойгоор шин төрлийн хүч хэрхлийг улс орнууд маань таньж илүү үр дүнтэй тэмцэх юм чухал ач холбогдолтой энэ төрлийн одоо хүч хэрхлийг таньж мэдэрээ гэсэн ийм одоо зөвлөмжийг аль дээр 2006 онд өгчээсэн бахнэ. За тэгээд мэдээж үүнээс хойш дэлхийн нийтээрээ уг асуудалд анхаарлаа хандуулаад Нэгдсэн үндэсний байгууллагаас хэд хэдэн тогтоол зөвлөмжүүдийг нэмэлтээр гаргасан байждаг. За одоо цөмөрөө захим гендер суурилсан захим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурилсан хүч хэрхлийн нөхцөл байдал маань ямар байгаа юм бэ гэдгийг харцгаая. Тэгэхээр дэлхийд дахина захим технологийн хөгжил нь охид эмэгтэйчүүд хүүхдүүдийн одоо захим орон зайг улам илүү аюултай болгож хүч хэрхлэлд өртөх, хүч хэрхлэлийг дэвргэх ийм талбар болж байна гэж дүгнж байгаа. Тэгэхээр Нэгдсэн үндэсний байгууллагаас Нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрхлийн асуудлах тусгай илтгэгч 2021 онд Монгол улсад ажилласан. За ингээд ажиллаад өгсөн зөвлөмжөндөө за Монгол улсыг гендер суурилсан хүч хэрхлэлтэй тэмцэх хариу арга хэмжээ авах одоо энэ тогтолцоогоо илүү сайжруулах, за түүнээс гадна захим орчинд хүч хэрхлэлтэй үр нөлөөтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг зөвлөсөн байдаг. За дэлхийд дахина тэгвэл судалгаа байдаг ахын л дээ 45 улс орнуудын охид эмэгтэйчүүдийг хамруулсан энэ судалгаанд болохоор захим орчны хүч хэрхлэлд судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 38% нь яг одоо өртсөн өөрөө өртсөн гэдэг судалгааны үр дүн тий. За тэгвэл 85% нь ойр тойрных нь хэн нэгэн өртсөн буюу энэ төрлийн хүч хэрхлэлд өртсөн хэн нэгнийг мэднэ гэсэн ийм өндөр дүнтэй судалгааны үр дүн гарсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол биднээс хол юм шиг боловч ойр яг хажууд үйлдэгдээд байгаа төгөөмөл болчихсон байна. Анхаарал хандуулах шаардлагатай болчихсон юм байна гэдгийг бид нэр эндээс харж болох юм. За тэгвэл Монгол улсын хувьд ямар байна гэдгийг за би түрүүнд дурдсан те энэ төрлийн одоо хэрэг зөрчилд маань хохирогч илүүтэй охид эмэгтэйчүүд хүүхдүүд болоод байна гэж те. За тэгвэл Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс 2024 онд Монгол залуучуудын дундах захим орчны дарамт хүч хэрхлийн талаарх судалгаа гэж хийсэн. За энэ хүү судалгааны үр дүнг дурдах юм бол 51.3% нь захим орчинд одоо судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 51.3% нь захим орчинд доромжлол гүтгэлэг зэрэг захим дэрлэлтэнд өртөжсэн гэсэн бол 5% нь захим бэлгийн дарамтанд өртсөн гэдэг ийм хариултыг өгсөн байна. За мөн талаас илүү хувь нь сургуультай захим дарамтын талаар ямар нэгэн сургуультанд хамрагдж байгаагүй буюу энэ талын мэдлэг мэдээлэл байхгүй гэж хариулсан байгаа. Тэгэхээр эндээс бид юуг харж болох вэ гэхээр хүүхдүүд маань илүү өртөд байгаа юм байна, охтууд маань илүү өртөд байгаа юм байна. Тэгсэн хэрнээ энэ талын мэдлэг мэдээлэл хомос байгаа юм байна гэдгийг эндээс харж болох гэдэг. За энэ судалгаанд маань 9-өөс 17 насны хүүхдүүд хамрагдсан гэдгийг энд хэлэх нь зүйтэй баг те. За мөн цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2023 онд захим орчинд хүүхэд тохирсон гэмт хэрэг 113 бүртгэгдсэн буюу өмнөх оныхоос одоо 34.55% өссөн ийм үр дүн байгаа. Өөрөлдөх юм бол бид захим орчинд хүүхдүүдэд хамгаалах, хянах, анхаарах юм зайлшгүй шаардлага үүссэн байна гэдгийг эндээс харж болох юм. За харилцаа холбооны зохицуулах газраас 2020 онд хийсэн судалгааны үр дүнг би та бүхэндээ хуваалцъя. За хүүхдүүдийн дунд захим одоо интернет захим хэрэглээ өндөр байгаа. За энэ нь тэр хэрээрээ хүүхдүүд гэлтгүй бүх хүмүүсийг захим одоо гэмт хэргийг хохирч болох өндөр эрсдэлд оруулж идэг гэдгийг би өмнө дурдсан тий. За захим орчинд хүүхдийн аюулгүй байдлын суурь судалгаагаар за 7-оос 12 насны хүүхдүүдийн 62% нь за 13-аас 18 насны хүүхдүүдийн 71% нь өдөр бүр интернет ашигладаг буюу интернетийн хэрэглээ өндөр байна тийм ээ. За тэгвэл эдгээр хүүхдүүдийн 89% нь эцэг эх хасран хамгаалагчийн харуулсан дэмжигчийн хараа хяналтгүйгээр захим орчинд чөлөөтэй зорчдгоо гэсэн ийм үр дүн гарсан байна. За тэгвэл эцэг эхчүүдийн 73% нь хүүхдийн захим хэрэглээг хяндаг гэж хариулсан бол
хүүхдүүдийн 87% нь цахим орчлын халдлага энэ дарамт дээрлэгчэнд өртөжсэн гэдэг ийм судалгааны үр дүн гарсан байна. Өөрөөр хэлэх юм бол эцэг эхчүүд маань би хүүхдээ мэднэ, би хүүхдээ хяндаг, манай хүүхд интернетээр хичээлэл хийдэг гэж боддог бол эсвэргээрээ хүүхдүүд маань ийм өндөр эрсдэл донд цахим орчны дарамт хүчирхийлэл өртдөг ийм дүр судалгаа гарсан байна. Хэдийгээр энэ маань 2020 оны суур судалгаа боловч одоо хүртэл судалгааны үр дүн дахин судалгаа хийгдэггүй байгаа. Гэхдээ энэ судалгааны үр дүн одоо хүртэл үнцэнтэй буюу хуучраагүй хэвээрээ байгаа гэдгийг энд дуртах нь зүйтэй хаа. За тэгвэл захим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийлэл ямар хэлбэрээр үйлдэгдэж байгаа юм бэ? Хэлбэр төрлүүд нь ямар юм бэ гэдгийг одоо цөмөрөө харцгаая. Тэгэхээр дэлхийд дахина ер нь бол 30 гаруй хэлбэр захим гендер суурьсан хүчирхийллийн 30 гаруй хэлбэр байна гэж олон улсын судалгаанууд дуртаад байгаа. За гэхдээ энийг бол яг 34, 35 эсвэл 40 ч юм уу байна гэж хайрцаглаж барих юм боломжгүй. Яагаад гэх юм бол захим технологи маань өөрөөр хэлбэл бол цаг минут тутам өсөж хөгжиж боловсронгуй болж байгаа энэ цаг үед дахин ямар төрлийн ямар хэлбэр зүйл шинээр үүсэж хөгжиж дахиад шинэ эрсдэл бий болохыг тааж мэдэхгүй учраас энийг ямар нэгэн байдлаар хэд байдаг гэж юм хайрцаглах боломжгүй болоод. За тэгвэл дэлхийд дахина хуурамч мэдээлэл түгээж хэлсээр гүтгэх энэ төрлийн зөрчил хамгийн их байдаг байна. За 67% тэй. За тэгвэл цахимаар дээрлэх энэ хэлбэр маань 66% тэй. За бусдыг үзэн ядсан үг хэлэг бүхий бичвэр нийтлэх 65% тэй. Бусдын хувийн мэдээллийг хулгайлаж янз бүрийн зорилгоор хурам эхлэх 63% тай. Өөрт ашигтай мэдээлэл олж авах зорилгоор хин нэгний компьютер систем зөвшөөрлгүй халтаж дагаж мөрдөх тий 63%. Цохон байгууллагатайгаар хор өнөөлтөй агуулгыг нэгэн зэрэг хуваалцах бүлэглэж тийм ээ 58% тай. За видео болон зураг дүрс ашиглан дарамтлах занал хийх 57% тай. Өс онцонгийн сэтлэр бусдын хувийн мэдээллийг зөвшөөрлгүй олон нийтэд мэдээлэх 55% тай. Хүчирхийлэл занал хийлэл захин хүчирхийлэл занал хийлэл 52% тай буюу ийм өндөр хувьтай үйлдвэж байгаа хамгийн их түгээмэл үйлдвэж байгаа ийм судалгааны үр дүн байна. За тэгвэл дэлхийд дахинд үйлдэгдээд байгаа энэ түгээмэл үйлдэгдээд байгаа энэ хэлбэрүүдээс Монгол улсад тэгвэл ямар хэлбэрүүд нь илүү үйлдэгдээд байгаа юм бэ гэдгийг та бүхэнд бас нэг судалгааны үр дүнгээс авч хэлье. За тэгвэл Монгол улсад садар самуун зураг бичлэг илгээх. За захим орчинд мөрдөж мөшгөх. За үзэн яатсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх те. За хуурмаг дүр өсгөж бусдыг мэхлэх, зайлах үйлдэл хийх те. За захим дээрлэхэл. За бусдын байр суурь нэр хүндэд санаатайгаар халдах, гүтгэх гэсэн энэ хуурамч мэдээлэл түгээх гэсэн энэ төрлүүд Монгол улсад түгээмэл үйлдэгдэж байгаа ийм судалгааны үр дүн гарсан байна. За тэгвэл мэдээч энэ 30 гаруй төрөл дахиад цаашлаад хичнээн ч төрөл зүйл хэлбэрээ өөрчилж бидэнд эрсдэл учруулж болохыг мэдэхгүй байгаа энэ захим технологи ашиглан үйлдэгдэж буй гендер суурьсан хүчирхийллийг ерөнхий агуулгаар нь ангилж үзэх юм бол нэг 6 төрөлд бас авч үзэж болох гэдэг. Өөрөөр хэлэх юм бол нэгдүгээрт технологи ашиглаад хүний хувийн мэдээлэл болон эмзэг мэдээллээр нь бусдыг захимаар дарамтлах, дээрлэх, мөн уригдах. За хоёрдугаарт нь захим орчин дахь зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг буюу садар самуун бичлэг, зураг бичлэг илгээж дарамтлах, бэлгийн сэтлэр сүрдүүлэх. За захим орчинд бусдын нэр төрд таалдах, гүтгэх, доромжлох. За захим орчинд хувийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр олон нийтэд нийтлэх буюу задруулах. За мөрдөж мөшгөх. Мөн үзэн ядсан бичвэр нийтлэх, үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх, ялхлан гадуурхах гэсэн энэ төрлийн агуулга 6 агуулгын малгайн дор энэ олон төрлүүдийг ангилж болох гэдэг. За хэн өртдөгвэ гэдгийг би түрүүн хальт хэлсэн тийм ээ. За тэгвэл одоо энэ чинь илүү олон улсад бас юу гэж үзээд байгаа судалгааны бас үр дүн байна л та. Тэгэхээр би та бүхэнд хэлсэн энэ маань өөрөө захим орчныг илүүтэй ашигладаг онцлогтой. Та захим орчныг ашиглаж байгаа бол захим технологи ашиглан захим орчин зорчиж байгаа бол эрсдэлтэй. Өөрөөр хэлэх юм бол энд хинч өртөх эрсдэлтэй байгаа. Гэхдээ ажил мэргэжлийнхаа онцлогоос шалтгаалan захим технологиг илүүтэй ашиглаж олон юмд байдаг хүмүүс илүүтэй хүртээд байгаа ийм судалгааны үр дүн байна. Тухайлах юм бол олон нийтийн өмнө байдаг эмэгтэй сэтгүүлчид
улс төрчид тийм ээ. За одоо сүүлийн үед мөн инфлюенсерүүд гэж яриад байгаа тийм. За тэгээд мөн хүний эрхийн хамгаалагчид одоо нөгөө бидний түрүүний сая судалгаар гараад байгаа хараа хяналтгүй захим орчныг хэрэглээд зорчоод байгаа хүүхдүүд, залуучууд энэ хамгийн хүртдэг ийм дүр зураг байгаа бахнэ. За энэ гэмт хэргийн онцлог шинж нь юу юм бэ гэдгийг одоо цөмөрөө ярилцъя. Өөрөөр хэлэх юм бол та яаж таньж мэдэх ямар онцлог шинжтэй юм. За мэдээж хамгийн түрүүлээд нэрээ нууцлах боломжтой байждаг. Энэ нь нөгөө гэмт хэрэг үлдэгчид давуу тал олгож идэг, харин бидэнд сул тал болоод хинтээ юутай харьцаж байгаа мэдтгүү. Өөрөөр хэлэх юм бол хин болж жүжиглж хин ямар дүр маск үүсгэж тантай холбоо тогтоохыг бид мэдэхгүй. Мөн одоо ялангуяа одоо нөгөө бидний хүүхдүүдийн хүртээд байна, охид эмэгтэйчүүдийн хүртээд байна гэхэлэр нөгөө хүүхдийн гинэн итгэмтгий цайлган зан чанарыг илүү ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол одоо хуурамч хаяг үүсгдэг, хуурамч зураг тавиад, хуурамч хаяг үүсгээд, хуурамч дүр төрхийг бие хүний бий болгочдөг. Тэгээд хүүхдийн итгэл ивдэх замаар хүүхдтэй харилцаа холбоо тогтоодог ийм нэг жишээ байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол та тэр одоо хаягийн цаана таны тэр захим одоо холбоо харилцааны цаана хэн байгааг мэдэх боломжгүй буюу гэмт хэрэг үлдэгчид зүсээ нэр хаягаа нуух боломжийг олгочдөг ийм сул талтай. За хоёрдугаарт нь энэ төрлийн хэмжээр маань өөрөө бүлэглэж ганц хүнээс гадна бүлэглэж үүсэх одоо бүлэглэн гэмт хэрэг үүсэх одоо үлдэх маш өндөр боломжтой зохион байгуулалтаар үлдэгдэж идэг. Мөн энэ маань маш хурдан хугацаанд тархдаг. Өөрөөр хэлэх юм бол би өөрийнхөө нэг одоо эмзэг мэдээлэл, хувийн мэдээлэл, янз бүрийн зураг бичлэгийг хэрвээ алдчих юм бол энэ маань ерөөсөө гэрлийн хурдаар тархаад би нөгөө тэрнийхэн хойноос яваад устгах боломж байдаггүй. Тэгээд энэ маань ямар ач холбогдол, ямар сөрөг талтай юм бэ гэхээр би миний тэр одоо алдсан зураг бичлэг гарч ирэх тоолонд, хайлтаар гарч ирэх тоолонд би давхар хохирох юм эрсдэлтэй. Маш их хоруу чанартай гэсэн үг тий. За мөн хариуцлага тооцох боломжгүй байждаг. Өөрөөр хэлэх юм бол ихэвчлэн гин бурууг энэ гин төрлийн одоо гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүс маань гин бурууг өнгөрдөг. Ихэвчлэн одоо гадаадын серверээс гадаадын хаягнаас ханддаг тэрийг одоо trace буюу одоо тэрийг нь хянах одоо боломж байхгүйгээр маш өндөр технологийн одоо боломжийг ашиглаж үйлдэж яадаг учраас гэмт одоо хэрэгтнүүд маань ял завших гэмт хэргийн гадна үлдэх харин хохирогч маань илүү хохироод үлдэх сэтгэл зүйн хувьд гэмтэл аваад үлдэх ийм энэ одоо онцлогтой хохирол чанартай байдаг бахан. За мөн би түрүү хэлсэн тасралтгүй үргэлжилдэг буюу нэгэн талд миний алдагдсан тэр одоо мэдээлэл эмзэг мэдээлэл зураг бичлэг маань одоо байнга л гарч ирээд л намайг илүү их зовоогоод би нөгөө нэг одоо энэ нэг л удаа болоод өнгөрсөн хэргийнхаа төлөө би одоо насан туршдаа ч юм уу тийм ээ ингэж дахин хохирч сэтгэл санааны хувьд дарамтанд орох ийм одоо онцлогтой маш хоруу чанартай ийм төрлийн одоо захим гендер суурилсан хүчирхийлэл маань ийм онцлогтой байх нэ. За хор охирлыг би түрүү ерөөдөө ярьчлаа тийм ээ. Нэгдүгээрт мэдээж сэтгэл санааны маш одоо дарамтанд оруулдаг. Улмаар хүний өөртөө итгэлийг өгөө хийдэг тийм ээ. За одоо миний нөгөө мэдээлэл, миний нөгөө зураг, миний нөгөө нэг бичлэг хаана байгаа бол хийн харцсан бол энд байгаа хүмүүс мэдж байгаа болов гэд нөгөө хүний өөртөө итгэл амьдралын чанар сайн сайхан байдалд нөлөөлдөг. Улмаар зөвхөн санааны гэлтгүү одоо хөдөлмөр эрхлэх одоо нөгөө амжиргааны наацхийн одоо амжиргаагаа хангуулах тэр боломж нь хүртэл хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл нийгмээс өөрийгөө тусгаарлаад цахиугүй хувьд хүртэл эрсдэлтэй байдалд ордог. Өөрийгөө одоо авч явах байдал нь хумигддаг гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө сэтгэл санааны одоо нийгмээс тусгаарлагддаг, хөдөлмөр эрхлэх боломжоо алддаг. Мөн өөрийн нөгөө өөртөө итгэл өөрийгөө үнэлэх үнэмжинд мөн сөргөөр нөлөөлдөг ийм хор охирол өндөртэй байх нэ. За тэгвэл энэ төрлийн одоо захим технологи ашиглан үйлдвэрлэж байгаа гендер суурилсан хүч хиллээс бид яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэхлээр түрүү миний нөгөө хэлсэн эцэг эхчүүд маань хүүхдэд хяндаг гэдэг боловч хянахгүй байгаад байна. Яг үнэндээ хүүхдүүд маань илүү эрсдэлтэй буюу 80% нь захим дээрлэхэлтэнд өртөжсэн гэдэг дүр зураг маань л энд урьдчилан сэргийлэхэд хамгийн ихэнд орох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол эцэг эх та сургуулийн одоо нийгмийн ажилтан багш одоо хүүхдийн одоо энэ сайн сайхан байдлыг
аюулгүй сайн сайхан байдлыг хамгаалах үүрэг бүхий бүх хүн захим орчинд хүүхдэд хүрч болох энэ эрсдлийг тооцоолж, энэ эрсдлээс хамгаалах захим технологиг ашиглах ур чадвартай байх ёстой болчиход байгаа. Мөн хүүхдээ тийм ур чадвар сургах ямар мэдээлэлд итгэхийн, ямар мэдээлэл ямар хүнд итгэхийн те өөрийгөө захим орчны хэрэглээг хэрхэн удирдах зөв зохистой байлгах ёстой юм гэдэг энэ төрлийн бүх мэдээлэл ур чадваруудыг бид нэр суулгах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр мөн энэ ч бас би нэгэн судалгааны үр дүнд дурдъя. Өсвөр насны одоо хүүхдүүдийн 3/2 захим орчны дарамтанд өртөж байгаагаа бусдад мэдээлдэггүй. Бусдад хэлдэггүй тийм. Яагаад гэх юм бол үр дүн гарахгүй мөн одоо ичхэвтер штэ тий би одоо ингээд захим орчны дарамтанд өртсөн одоо захимаар янз бүр болгосон миний тэр зураг бичлэг тарцсан байхад би одоо яаж хэлэх юм бэ тий энэ эргээд би хэллээгээд ямар үр дүн авах юм бэ гэдэг ийм үйл итгэсэн байдал болон үүнээс болоод хэлдэггүй мэдээлдэггүй ийм өөрийгөө эрсдэлд оруулаад тусламж ирдэггүй ийм нөхцөл байдал байдаг. Тэгэхээр бид нэр энэ төрлийн одоо энэ гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн одоо өөрийгөө хамгаалах вэ гэхлээр ерөөсөө л энэ төрлийн ур чадварт суралцах хэрэгтэй. Энэ төрлийн одоо мэдээллийг одоо авах хэрэгтэй. За миний түрүүний хэлсэн хэлбэрүүдийг таньж мэдэх, түүнээс өөрийгөө өртөхгүй байхад хамгаалах ийм одоо зүйлүүдийг хийх хэрэгтэй болоод байна. За мөн түүнээс гадна мэдээж гэмт хэргийн шалтгаан нөхцөлтэй одоо үйлдэлийн арга хохирогчийн онцлог за хор уршийг наривчлан судлаад мэдээж Монгол улсын хэмжээнд бол урьдчилан сэргийлэх бодлого зөвлөмж боловсруулах шаардлагатай байгаа. Мэдээж хэрэг ингээд боловсруулах юм бол үүнийгээ одоо энэ хамгийн их өртөөд байгаа, өртөмтгий байгаад байгаа энэ зөв бүлгүүдэд одоо урьдчилан сэргийлэх, анхааруулах, хамгаалах чиглэлээр ажил явуулах, тань мэдэх юм ажил явуулах юм шаардлагатай байгаа. Мөн сургуулиуд маань олон нийтийн дунд захим орчны дарамтын мэдээлэл хүчнийг бүрдүүлэх, за мөн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх буюу хаана хүнд тусламж ирэх юм бэ гэдэг тэр мэдээллийн тогтолцоог бүрдүүлж өгөх юм шаардлагатай байгаа.